Сэн тогрооны амьдрал. Өрн дулаан хаврын үлрэл айлчлан ирж, усны шувууд хол замыг туулан эх нутагтан эргэн ирлээ. Нуур цүрэмд ганганан баясах шувуудын цорой байгаль дэлхийд хөг аялгуу нэмэх нь юутай сайхан. Нин ховор цэн тогрууч бас алсын үдлээс нутгаа зорин иржээ. Тэднийг адал явдал амьдралын шин түүх дүүрэн орчин хүлээж байгаа нь дамжиггүй. Нутагтаа ирсэн хос тогруу үржилд бэлдэж эхэллээ. Тэд ороо үржилийн үед цам харихтай төстөх хөдөлгөөн хийдэг нь өөрмөц үзэгдлэг юм. Зэрв сарвал бүжиглээд байна уу гэлтэй санагднаа. Цэн тогруу 4-р сарын сүүлч 5-р сарын ихээр голын хөндийн өндөр өвс зэгс шагшуурга бүхий газар болон нуурын зэгсэнд үүрээ засч 2 өндөг гаргадаг. Өндөгөө ихэвчлэн эмэн дардаг. Өндөгөө хошуугаар яг л нэраа хүүхдийн зулаа илбиж байгаа мэт маш зөөлөн эргүүлж, тойруулж халамжлаа. Гэхдээ эр тогрууны үүрэг дутахгүй хээ. Заримдаа тэд ээлжлэн өндөгөө дарах нь чивэ. Ялангуяа шүн өрөн эрсдэлтэй цагаар эр тогруу өндөгөө чондлон хамгаалах үүргийг илүүтэй хүлээнэ. Аюул занал газар сагүй байхт бол өндөгөө үүрнээсээ алхамж холдолгүй нүдний цэцгийн мэт хамгаалахаас өөр аргагүй. Мэдээж хамтдаа хамгаалвал илүү найдвартай. Ингээд 30 хоногийн дараа буюу 6-р сарын ихээр өндөг хагарч амьдралын шинэ эхлэл болсон эхний дэгдэхээ гарч ирнэ. Үлдсэн нэг өндгийг хагарч дэгдэхээ гартал эх тогруу үргэлжлүүлэн төвчээртэй дулаацуулсаар байна. Энэ бол хорвоотой танилцаад дөнгөж нэг хонож буй дэгдэхээ. Аав ээжийн харин дөлгийдүүлэн өсч байгаа түүнд хорвоогийн юм бүхэн сонирн байх нь аргагүй. Эх тогруу зөвхөн дэгдэхээгээ халамжлахаас гадна үүрээ цэвэрлэж засч байна. Бодлогын нөгөө нэг өндөг нь хагарч дэгдэхээнүүд хамтдаа байх боломж гарч ирлээ. Жаахан томорсны дараа тэд аав ээжтэйгээ хамтдаа идэж тижилэн хайж явна. Цэн тогруу шавж, хорхой, үр тарай, ургамал болон зарим жижиг амьтдаар хоол. Цэн тогруу өндөгөө дарж дэгдэхээгээ өсгөн бойжуулах гэж маш олон эрсдлийг даван туулна. Хэрэг намгийн хулд бэлчээр төв мал гээд аюул дэндүү олон. Хотелийн ноход ч сүргэлэн ирж өндгийг идэж сүйтгэх тохиолдол цөөнгүй гарсаар байна. Цэн тогрууны үүр болгонд ийм эрсдэл байгаа бөгөөд олон өндөг эндэж үдсгэлэнтэй цэн тогруу болж чадалгүй үрэгдэж байгаа нь дэндүү харамсмаар. Тиймээс шувуудын үржилийн үед нохоогон уях зэгс рүү адуу үхрээ оруулахгүй байх нь төрсөн нутгийнхан байгаль хамгаалалд оруулж байгаа бодит хувь нэмэр юм. Ийхүү нутгаа зорин ирсэн цэн тогрууны амьдрал хэрхэн тэсжүүлдэх вэ гэсэн тэмцэл донд өрнөж, эсэмэнд үлдсэн нь 9-р сарын сүүлч 10-р сарын ихээр ижил сүргийн хамт дулаан орныг зорин оддог билээ.